Нэг жижиг ялаа алаад тэгээд энэ цэцгэн дээр ингээд тавиад үзчих болох уу? Болно. Нэг ялаа алах юм дээ. Энэ нэг ялаа байна. Бүр амар хардсан байгаа сте. За юу ч залуусаа шимжлэлтэй тавтаа мөрл. За ганцхан сайхан шин байранд орсон байгаа. Тэгээд шин байраа тогтчуулах гадаас гэртээ цэцэг авах гээд цэцгийн дэлгүүр дээр одоо ирсэн байна. За удаан хугацаанд цэцэг ямар цэцэг авах вэ гэж бодсон эцэстөө магчин цэцэг авахар сонгосон байгаа. За тэгээд энэ цэцгийн дэлгүүр рүү ороод бид хамтдаа ороо сонирхцгаая. Ямар төрлийн магчин цэцэг байгаа вэ? За маа дээр байгаа нь Venus flytrap буюу магчин ургамал гэдэг ургамал байгаа. Одоо байгаа нь этер байна. Бэлэн худалдаалагдж байгаа, зарагдж байгаа юм. Одоо нөө арчилгаа тортлогоо ер нь хэр шаарддаг вэ? За магчин цэцэгний хувьд ер нь их амар айхтар арчилгаа бол байхгүй, гайгүй. За яг уу гэхээр магчин цэцэг нь зөвхөн доороосоо услагддаг юм. Доороосоо услахадаа савндаа усаа хийгээд тавьчих юм бол энэ утсаараа ингээд доороосоо ингээд усаа татчихдаг гэсэн үг. За тэгээд ерөөсөө дээрээс нь услахгүй, дээрээс нь шүршихгүй, зөвхөн доороос нь услана гэсэн үг. Тэгээд байрлалын хувьд бол дасгалгааны зүгээр сарилсан гэрэл тавина, юм тод гэрэлтэй газар тавина гэсэн үг. Тий. Тэгэхээр ер нь бол заавалчгүй ер нь мах идэх шаардлагагүй юм шүү дээ, тий. Ер нь тэгэл доороос нь одоо ингээд энэ савндаа усаа хийгээл одоо ус байгаа цагт бол ер нь тэгэл ургаад байна л гэсэн. Ямар ч асуудалгүй ургана. Ерөөсөө усанд айгүй дуртай ургамлахгүй. Тэгэхээр доотлих нь энэ савнд нь ерөөсөө байнгын ус дүүргээ тавьчих юм байна. Дасгалгааны сарилсан ийм тод гэрэл тавьчих юм бол гэрэл рүү тэмүүлж ургана гэсэн. Тий. Энээс жоохон том савнд ер нь уруулж болох уу? Болно. Гэтэ хоёлаа ингэн гэсэн үг. Энэ нилээ яваадаа өтгөрөөд савндаа багтахгүй болоод багшралдаад гараад ирснийхэн дараа доороос устгалаад савн зүг. Доороос устгалаад. Яг юм. Тэгэхээр энэ одоо улс нь ямар үүрэг зориулттай байна вэ гэхээр энэ савндаа усаа хийчингүүд ингээ хийчингүүд энэ уцаараа усаа татаад энэ хүртэл ус гэсэн үг. Үгүй зүгээр утас нь л далд орж байгаа хамаагүй. Яг ингээ хийчингүүд арай их ус татна л да. Утас нь далд орж байгаа юм бол утас нь өөрөө норчих юм бол дээдлийнхаа цэцгийг норгоод өгнө гэсэн үг байна. Ингээд нөгөө чиг нь гүү гэдэг чинь нэгсэг гүүр нь олж байгаа гэх юм уу? Сав нь бол заавал ийм доороос услахаатай байх хэрэгтэй. Шууд битүү савнд хийж гэсэн. Одоо энэ цэцгийн хувьд ер нь одоо насжилтын хувьд ер нь хэр удаан бэ? За магчин цэцгийн хувьд бол ер нь бол олон настай мөнхийн урганаа л гэсэн үг. Хуйлаа услаал те байрлалын зөв газар тавиад байрлуулад услаагаа зөв хийчих юм бол ямар ч асуудалгүй ургаал явчихна. Олон настай ургамал гэсэн үг байхгүй. Кинон дээр гарахад одоо ингээл баг нэг хүнч барьж авч идээл одоо нэг амар магчин цэцэг харагдаад байдаг шүү дээ. Одоо энэ цэцэгний хувьд хэр том хэмжээтэй байдаг вэ? За магчин цэцэг нь ер нь хамгийн том нь одоо энэ зөвхөн энэ хавхан ихтэл 5 см урттай. Ер нь халуун орнуудад бол ерөөсөө л ингээл байнгын ургаал иждэг газраараа. Манай Монголд бол гадаа урах ямар ч боломжгүй цагаагаар эрдэс уур амьслаас тасалгаанд ургаж байгаа. Тэгээд тасалгаанд ургаж байгаа тохиолдолд яг уу гэхээр тухайн таац хэдий ч нэг өндөрөөр таазаар тэмүүлэх хязгаарлагдана л гэсэн үг. Мэдээж 3 метрийн өндөртэй нэг юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр таац хэдий ч нэг өндөрөөр таац хүрээл цэцгийн ургалт маань зогсно. Гэхдээ гол анхаарах юм нь яг уу гэхээр шууд юунд бол тавьчихгүй, хав харахгүй газар бол тавьчихлахгүй. Мөнхийн нар үздэг газар. Нар үздэг гэрэлтэй. Яг зөв тасалгааны гэрэлтэй авах байна гэсэн. Одоо энэ цэцэгний хувьд ер нь яаж хоололдог вэ? За магчин цэцэгний хувьд яадаг вэ гэхээр өөрөөсөө нөгөө ялаа шавчны үнэр ялгаруулдаг болохоор ялаа шавж ирэх юм бол бариад итчихнэ. Одоо энэ улаан том ам руугаа одоо мангас руугаа гэх юм те энэ рүү ялаа шавж орох юм бол ингээд бариад тав гэд бариад итчихнэ гэсэн үг. За тэгээд нөгөө барьсан ялаа шавжаа 7-оос 14 хоногтой шимж боловсруулдаг гэсэн үг тий. Өөр нөх юу байхгүй. Өвөл мөвөл нөгөө ялаа шавж байхгүй үед бол зүгээр л усаараа услаад амьдруулчихна гэсэн. Давхар хооллолтын хувьд байхгүй хүмүүс харин тэгэж асуудаг байхгүй юу? Ямар хоол өгье, хаанаас авах уу гэдэг нөгөө яг амтнаар төсөөлөд тэгээд иддэг байхгүй. Тэгэхээр хоол мал өгөөд авах шаардлага байхгүй. Зүгээр л ялаа шавж ирэх юм бол өөрөө ялаа шавжаараа хоолоо олоод идэх юм байна. Ялаа шавж байхгүй өвөлд мөл бол ерөөсөө ялаа шавж байхгүй шүү дээ. Өвөл бол өвлийн цагт зүгээр саяны хэлснээрээ доотлогын саванд усаа игээ тавьчих юм байна. Доороосоо усаа угаад авчих юм байна. Өөр илдэв үнзээ хоол өгөх шаардлага байхгүй. Би одоо шинэ энэ цэцгийг ерөөсөн тэгж бодоодсахгүй. За нэг маадгүй нэг жижигхэн нэг хоньны мах ч юм уу тий нэг тим өгөндөө гэ баг тим ухааны бодоодсахгүй. Тэг шаардлагагүй зүгээр л хоёул одоо хэрэг ялаа шавж байх юм бол амар нь хийчих юм л өөр ингээл өргөсөнд нэг хүрээд үзчихв. Болно. Өргөснөл нэг хүнд амар тийм амар зөөлхөн өргөстэй юм байна. Тий. Тэр нэг яг нэг кактус шиг амар хурц бол биш тий. Дээрс нь хүн амт хүрээд хахад нэг тийм хортой юм бол байхгүй. Тий. Гэхдээ мэдээж амьд ургамал болохоор гатны битээр хүрч болохгүй, хатгаж болохгүй. Ер нь яг хүнтэй адилхан. Хүнтэй адилхан өвдөн штэ бас хямар. Тэгэхээр гадны битээр хадасаар ч юм ингээд ич өрөөц болох. Хэмжээр үнэхээр
чидийн үзмээр байх юм бол ялаа шавж өчөж болно. Тэрнээс ингээл хадаасаар хатгаад ч юм уу тэгээ хайчих юм бол цэцэг чинь хямарнаа л гэсэн үг тий. Нэг жижигхэн ялаа халаад тэгээд энэ цэцгэн дээр ингээд тавиад үзчих болох уу? Болно. За тэгээд тэгвэл нэг ялаа халаатгай. Нэг ялаа алсан дээ. Энэ нэг ялаа байна. За энэ ялааг нэг өөд. За хөө хаана. Энэ арай том байна уу? Гайгүй юу? Гайгүй. Энэ томроо нийч. За та энийг барьчих. За. За би ингээд ялааныхын далуучнаас барьчих. За. Ой. Болцсон. Горччлоо да тий. Харин тэглээ. За яж байгаа. Энэ хөдлөд байгаа юм. Энэ дээр юу? За энэ рүү. За. Аа. Бүр амар хурдан байгаа сте. Амар хурдан юм юм Чи шүү. харж чадсан уу? Харин тэглээ. Энэ айгүй хурдан авч байгаас ингээл өнгөвдчихдэг. Гарнаас салдаггүй. Ингэж хумдаг байх нэ шүү. Эсвэл аманд нь орчих юм шууд бариад идчихнэ гэсэн үг. Тийм байна. Бүр ингэ тавихгүй байна тий. Энэ араа. Авахгүйгоос тавихгүйгоос тэгэл. Тийм шүү. Ерөөсөө бүр ингэ Татаад авчих ингээ авдаг. зуудаг нохоо шиг тавьдгүй юм шүү дээ. Ингээл тавихгүй ингээл нараа. Ялаа дотроо ингээл. Тийм байна. Тэгээ ингээл идчихэж байгаа гэсэн үг. Одоо ингээл чи 7 хоног шимэгдүүлэх юм тий 14 хоног моног ингээл өөрөө шив. Одоо ийм том ялааг чи идэх гэж бас удаа шүү дээ. Энэ жижиг амтай юм чи. Одоо нөгөө бидний хаамнаас одоо ингээд нөгөө шүлс ялгардаг шиг одоо энэ цэцгнээс бас ингээд нэг тийм шүлс бас ялгарч байгаа бах тий. Тий ер нь бол шимэгдүүлж байгаа. адилхан тэгжээш л явж байгаа. Тэрнээс юу байвал тийм. Одоо энэ ялааг бол ингээд хэр удаан эндээ байлан гэлээ. Ер нь бол 7-аас 14 хоногтоо шимж боловсруулах. Тухайн цэцгний чи өөрийнх нь юунес л ална гэсэн. Хэд хоног боловсруулах шимж боловсруулах тий. Тэгэл шуугдал алах болчихно гэсэн. Ер нь Одоо энэ даалгавчин ч байхгүй болчихно гэсэн. Тэгэл Тэгэхээр өөрөө нэгтгэв явна дахиад. өөрөө дахиад нэгтэн. Ер нь бол ахиж нэгдээ дахиад цэцгээ бариад нийтээ 3 удаа л татамжин бол. Тэрнээс байнгын ингээд хазаад идэж чадахгүй шүү дээ. 3 удаа ялаагаа барьчаад дэлгэгдээ дахиад ингээд 3 удаа татамжтай яваа. Тэгээд доороос нь эндээс нь дахиад шин зулцгууд нь нэгсэн өвчиж гарч ирнэ л гэсэн. Тэгэхээр одоо энэ цэцэг маань нэг өсний хагддаг гэсэн үг үү? Тий хагддаг. Одоо нас бий гүйцнэ гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд хагдраал ахаал дээр доороос нь үнтнээсээ цухуугаал гарна. Тасалгааны температурын хувьд Температурын хувьд ер нь өвөл олвол нэг 25-аас дээш бол байвал даарна. Тэгэхээр яг л тасалгааны температур гэрт ямар агаартай байдал яг тийм температурт л ургана гэсэн үг. За махчин цэцгэн дээр гол анхаарах юм нь хуйла заавал ийм хөвдөн хөрсөн цулах хэвээр шороо хөрсөнд биш хөвдөн хөрсөн цулах хэвээр тий. Ингээ ойртлоод харах юм бол ингээд хөвдөж ингээд ногоорч байгаас яг нэг голын хажуугаар байдаг хөвдөж. Тэгэхээр тэр бол ер нь бол тий одоо махчин цэцгийг хуйла шилжүүлж суулгахдаа зориулт ийм хөвдөө хөрсөнд нь эндээ суулж аваад доороос усалдаг савандаа хийгээл хажуу талын зайгаар нь хөрсөө бүрэл болно. Өөр байхгүй гэсэн зориулт хөрсөн юм хөрсөн. Одоо тэгэхээр хар шоронд хийвэл шууд өхнө гэсэн үг үү? Хар шоронд хийвэл шууд амьд боогдно гэсэн үг. Яг тэр нэг амьд ургамал чи амьсгалж байгаа. Хар шороо чи өөрөө тийм айгүй хатуу даргар болохоор шууд боогдчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр жоохон хатуу хөрс болохоор тий. Ийм зөөлөн хөрсөн дээр л юу нэ голдгүй урд юм байна. За яг л нөгөө нэг голын ирэг дээр байдагтай адилхан хөвдөөгац. За энэ цэцгийн хувьдаас ер нь өөр ямар нэг ийчид байгаа юу? Бага махчин цэцэг нэг айгуугаа сонирхолтой юм нь өөрөөсөө цэцэг гаргадаг. Цагаан өнгийн цэцэг гаргадаг. За ямар үе цэцэг гаргадаг вэ гэхээр ер нь усалгаа болон байлал яг гоё нэгэн жигд болсон үед бүх юм нь тохиргоо нь бүрцэн үед цэцгэлдэг. Ийм гоё цэцэг ургадаг юм шиг. Цагаан өнгийн цэцэг гараад тэгээд махчин цэцэг нөгөө нэг юу яадаг? Яг компьютер зурагт одоо электрон цахилгаан соронзон туяаны хорт туяагаар хоолдоггүй тэрийг шингээж авдаг болохоор компьютер аждаг бол зүгээр юм. Одоо тэгэхээр юу хүүхд тахт бид нар чинь одоо нэг компьютерийн урт заавал ингээл нэг кактус тавьдаг байсан. Ер нь кактустай адилхан үргийг гүйцэтгэх гэсэн үг үү? Заавал кактус тавих шаардлага байхгүй гэсэн үг. Зүгээр махчин урамдад ачих юм бол цахилгаан соронзон туяаг бүр маш сайн шингээж авна л гэсэн хорт туяагаар холно л гэсэн. Зүг. Давхраас нүдний хамгаалт болж өгнө шүү дээ. За тэгвэл би энэ цэцгээс авлаа. За энийг авах үү? За тэгээ нэг юм. За болж өгвөл нэг жоохон олон амтайг сонгож авлаа. За ингээд ямар ч гэсэн нэг цэцгээ сонгоод авчлаа. Хэрвээ та бүхэн бас яг наа чиг юм махчин цэцэг авахыг хүсэж байвал та бүхэн бүхэн өргөний зүүн талд байдаг энэ түлип гэдэг юм цэцгийн төлхөр байгаа шүү. Эндээс ирээд авах боломжтой байгаа. Маань бүр дээр бас зорж ирсэнд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За